Сайн байцгаана уу? Өнөөдрийнхөө бичлэгээр маш гоё амттай, өндөгтэй тарт хийсэн байгаа. Орцонд манд 35 г сахар, 1 ширхэг өндөг, 100 г цэцгийн дос, 200 г гурил орно. Бүх орцоо бичлэг болгоны дор мэдээлэл хэсэг давхар оруулсан байгаа. Ороод үзээрэй. Эхлээд бүх орцуудаа нэг савнд хийгээд нийлтлэн сайн хольж нухна. Цэцгийн дос маань өрөөний хэмд зөөлрсөн байх ёстой. Ийм болохоор нь хүнсний скотчнд боогоод хөргөгчний хөлдөөгчөнд хийгээд 30 минут байлгана. Энэ хооронд дотор нь хийх өндөгний зурмгаа бэлтцгээе. Орцонд манд 3 ширхэг өндөг, 75 г сахар, 75 мл сүв, 1 цайны халбаг шингэн ванили буюу ванили экстракт, 1 чимэх давс, 150 мл халуун ус орно. Одоо халуун усан дээрээ сахараа хийгээд уустлан сайн хутгаж холино. Дараа нь өндгөө мөн адил хутгаж холиод дээрээс нь давсаа, сүвгээ мөн ванили экстрактаа хийгээд үргэлжлүүлэн бага зэрэг холино. Одоо дээрээс нь сахартай усаа хийгээд сайн хутгаж холиод шүүлтүүрээр шүүгээд өгнө. Ингээд зурмаг манд бэлэн боллоо. Одоо тартны хэвээ цэцгийн тосоор жигэд тослоод бэлдээ тавьчихна. Ингээд хөлдөөгчнөөсөө зурмага гаргаад бага зэрэг нухаад ойролцоогоор 2-3 мм-ийн зузаантай байхаар жигэд илтээд өгнө. Ингэхдээ хэд их хуурай гурил хэрэглэх шаардлагагүй. Одоо тартны хэвнийхээ зах хэсгээс ойролцоогоор 1-1.5 см-ийн хэмжээтэй өргөн байхаар илүү гаргаад илтсэн зурмага хэвлээд өгнө. Дараа нь хэвэндээ хийгээд жигэд тараагаад илүү гарсан хэсгийг нь хутгаар зүсээд дэгшилчихнэ. Миний хэрэгэлсэн энэ хэв ойролцоогоор 11 см-ийн хэмжээтэй байгаа. Мөн яг энэ орцоор 6 ширхэг тарт гарсан байгаа. Хэвнийхээ том жижигээс шалтгаалаад хэдэн ширхэг гарч болно. Зурмага хэвэндээ хийсний дараа өрөөний хэм удаан байснаар хэд зөөлрөөд шингэрээд байвал хөргөгчөнд хийгээд түр байлгаж бас болно. Ийм болохоор нь сэрээгээр хатгаж нүхлээд өндөгний зурмага бага зэрэг хутгаад дотор нь хийгээд өгнө. Одоо урьдчилж халаасан шарга шүгэн дээр дороос нь 200 градуст 20 минут болгоно. Ийм болохоор нь хөргөө түр тавьчихна. Ингээд амтад өндөгтэй тарт манд бэлэн боллоо. Заавал хийж үзээрэй. Амжилт хүсье. Дараагийн бичлэг хүртэл түр баяртай.